танаад дууж мчилнаа. Зяар дашнаад гэх. За түүд өнөөдөр нэг цаг хичээлийг багштай хамт орхон. Багшийн байгальмаа гэдэг байгалийн ухааны гүнзгийрсэн сургалтын 14 дугаар сургуулийн хөгжмийн багшаа. За хэдүүлээ хичээлээ орцгоё. За бидний сууж байгаа байдал нь өнөөдөр ямар байлаа вэ? Багаараа суух ачаалал юу вэ? Багаараа хамтарч юм. За хамтарч юм. Багаар хамтарх юм. Стигаас сонсно. Ивтээ. Бушаа. Нэг нэгнийгээ санаа бодлыг сонсож байгаа. Нэгтгэж нэг гарна маш сайн. Санаа бодож өгөөд юм. Тустайгаа үнэн. Бас давгад юм чи хоорондоо явах хэрэгтэй. Сэтгэнтэй байх хэрэгтэй. За саксны тэмцээнд өрсөлттэй байдаг тий. За ширээн дээр нэг дугуй дүрс байгаа бүгд нэг сонгоод авдаг. Лайвд та юу вэ? Наач. Наатаа. Өсөлтөө өөрөөр наатаа. За тэгэхээр хүмүүс яах вэ? За тэр ноотод асуулт бол өөрөө зүгээр даатгалтай юм гэж ойлгоорой. За яа. Багш нь 6 даалгавар эмчээд өгөх юм. Тэр энэ ширэндээ сууж байгаа хүмүүс яах вэ? Ноот. Бүгд орцсноо гэж ойлгоорой. За өнөөдөр хичээлийн цаг самбалаа анхаарлаа хандаад өгдөө те. Хамт уншээ. Даалгаврыг хамтарч үзлэж харилцан ярьцгаа. өөрсдийн санаа бодлоо илэрхийлж мэдлэгтэй өөрийгөө боловсролыг үнэж өгнө. За хичээл бэлнэ. За ерөнхийдөө өнөөдрийн хичээл бол ихэнхдээ дандаа яах вэ? Хөгжим сонсч явах юм. Ихэнхдээ бидний хийх ажил нь ихэнхдээ яах нь? Хөгжим сонсох бол нэлээд даваа байх юм. Тэгэхээр хөгжим сонсох дээгүүр байх шээ, тийм ээ? Хөгжим сонсохдоо анхааралтай сонсно. Тэр юм гэж. Самбалаа дүрсэл бодож сэтгэж дүрсэл сонсоорой гэж. За бүхэн анхаарал самбал. Дараа сонсож байгаа хөгжмийнхөө аялгауны шинжлэр өнгөсийг ямар хөгжмөд олсон зэрэг анхаарч сонсоорой. За даалгавар билнэ. За нэгдүгээр даалгавар шинэ. Хөгжмийн аялгауг сонсоод өнгөөр зураасаар дүрсээр аль нэгийг сонгох юм баг ярилцчихав. Өнгөөр зураасаар дүрсээр илэрхийлээрэй. Ийм даалгаврыг бүтэн нот асуултууд яах нь? Тайлбар хийх юм байна. Ойлгомжтой. За хөгжмөө сонсъё. Өнгө мод зураас модулсан аль нэгийг сонгож аваад энэ хөгжмөө хийх болохгүй байна. Тэ? яг юм саад гэдэг дандаа өнжөр юм. Энэ нэг уусаа нангаж шүү. Ярьсан дээ наа. Өнгө мод зураас модулсан аль нэгийг сонгоод энэ айлгаваа хасаа.
За даалгарыг уудсан даалгараа. Аль нот вэ? Нот гарч. За би бүгд гарчсан багийг ерөөсөө урамшуулдаг. За. За танаа хай баг. Ямар байгаас танаа? Багийнхаа юм татгаслаа. За нэг дөрвөлжин цаасаа таашаад илдээ. Дөрөв том цагаан. Ламнаа цэцээ. За юу вэ? Оо тэгэхээр энэ хүчнийхээ яваар бага нэдэг явах. За чи сүнхэнтэй. Бөмбөр баг. Хамгийн. За танаа хэд байгаа? За юу сонгоо? Өдөр баг гэсэн шүү. За шаардлага. Юу сонгоё? Манай энэ аялгын дээр эхлээд албар болчихё. Тэгээ жоохон байж бөмбөр төгтөр үргээд янз бүрийн үтим юу гэсэн. Өсөж зураасаа шилсэн байх тийм. Тэгээд зураасаа хаанч дандаа тийм зүрхний цагчиг. Пресс явсан. зорсон нөө тийм. За танаа гайгүй үү? За танаа за баярлалаа төгтөр ороод байна. Айдас зураас яасан мэт төгтөр. Танаа гайгүй. Бөмбөр. За бөмбөр багийнхаа. Манайх бас зураас яасан. өндөр чигээрээ. Өндөр чигээр ингэж явж байгаа гэсэн зарим ч тэр хүний сэтгэлийг хөдөлгөхөөр ингээд хэнт явах ч юм аа. Ой тэрийг яаж хийсэн? Жижиг дэшин дэш байна тийм. А энэ дээр бантар очиж байна. Дараагийн. За бас юу яасан бэ? Бас дураас шигсэн байна. Хамгийн их. За цайдасаа. Хамгийн их тэгээд хүний одоо дотоод сэтгэлийг өдөөж одоо цоглог аяа гэсэн байгаа. Аа. Тэгээд тэрийг манай банк одоо дээшээ багшаа хийж ирсэн. Янз бүрийн төр. За бас тэстэйсэн байна тийм. За бүгд дараагийн. А энэ хай баг. Трубат Трубат. за. Аха. Тэгээд тэрийг намхан болж байна. За, зураас болж ирсэн байна тийм. За танах хоёр хаач гарч юм бэ. Юусэн шүү. Зураас нь. За. зүрхний зүйл. Шошсон сонссон тийм. Эс учраас дураасаар идэвчсэн. Баг дээр яг алтан дээрч. За нэгдүгээр даалгавар. Одоо за дараагийн хоёрдугаар даалгавар билнэ. За билээ. За хоёрдугаар даалгавар багш нь юу гэхээр дахиад хөгжим сонсгоно. Дахиад сонсохороо яг үгээр арай өөрөөр. Хөгжмийн аялал сонсоод аялгын шинж төрхийг үгээр илэрхийлье. Таамшаа. За хоёрдугаар даалгаврыг цаасаа. За одоо хараарай. Бичлэгээ сонсъё хэлээ. За хатта. Харагч нь өгдөө. За хатта хараарай.
Гэлээ. За одоо хэдүүлээ ярилцж байгаа. Даахраад ойлгомжтой тийм ээ. Шин ширхгийг үгээр хэлэх гээд байгаа. За ярилцаад даахар хоёр хуудас дээр ажиллаа. За багш 1 минут явцгаа гэж. Айдгаа сайн сонсоор өгч юм уу? Шин ширхэг сонсож байна. Айдгууны хэмнэл дэр нь ямар шиг байна? Жигдүү. Айдгууны шин ширхгийг үгээр хэлэх гээ. Нэг хэмнэлтэй байна. Өшөө цаана ямар ч юм хийж хаана юм дуусна. Сонгодог хүчмөр илэрхийлсэн. Тэгээд нам хүн тайван сэтгэл санаа юм сайхан тайван тийм цоглог байгаа гэсэн. Шинжлэлтэй. За энэ жаз үеийн хаанаас аваад байна? Жаз. Энэ хүчийг сонгодог хүч. Байсан болохоор жаз үеч тодорхойлсон тийм. За энэ хоёроо гарч байна. Хараа юм. Манай багтаад эхлээд энэ уянгийн хэлбэрт явж байгаа цоглог. Энэ одоо нэг хэлбэрлэж байгаа гэсэн. Тэгээд энэ болохоор жаз гэж юм байна. Жаз гэж юу? Жаз гэж нэг сайн нэг шиг юу? Үгүй жаз гэж бодож байна. За харин дараагийн манай хорын маань юм бэ? Өөр нэг аяа яваад үзчихтэй. Тэгээд найз нөхөрч юм цоглог аяа гэж. За найз Согдол найрсыг юм байна. Тэ ямар гоё. Стагой харсан. За. Сан болж юм байна. Сан манаас болж. Тэгтэр үеж асан байна. За. Суулаа тэгээд жигэд юу нэ? Айдманы хэмжүүлгөө. За ямар ч юм багуудад өөрсдөө айдгууны шинж төрхийг яасан. Тодорхойлоод гаргаад ирдэ гэж. За одоо тэгвэл хэдүүлээ энэ саяны хэлсэн хоёр даатгарынхаа харж байгаа. Энэ хөгжмийг ерөнхийдөө тодорхойлох юм. Дэвтэр дээр хүн болгох бичих тодорхойлоо. За. Тодорхойлж чи энэ хөгжмийг ийм хөгжим гэх юм. Ямар ч тодорхойлох хийх байхгүй. Одоо энийг харж байгаа хөгжим сонссон тийм ээ. Тодорхойл гаргах юм. Хүн болгоо. За гарчих цай үлдээгэр дэвтэр дээр. За энэ тайлбар ямар ном хийгнэ? Дөрөв ном асуудал хийгнэ шүү тийм ээ. За. Өөрийнхөө үг. Чадна. Одоо энэ хоёроос харж байгаа. Даалгавар нэг хоёр ерөнхийдөө айлгал бид нар ингээд өнгө төрс сураас дээр илэрхийлсэн шүү дээ. Дараа нь үгээ шин ширхэг өнгөөр илэрхийлсэн шүү дээ. Энэ хоёрыг одоо ерөнхийдөө саяны сонсон айлгал ерөнхийдөө энийг харж агаад өөрсдөө таны ийм хөгжим байна гэдгийг тодорхойлж гаргаж ирэх байхгүй өөрсдөө. Хайж байна. Тэ. Тасмчтай нэ. Ахна. хичээгээрэй. Хатгаад гаргахыг хичээгээрэй.
Янз янзын хөгжмийн төрөл зүйл урсгал чиглэлүүд байдаг тийм. Сонгодог хөгжмүүд маань сонсох яг энэ яг сонгодог хөгжим байна гэж шууд тодорхой сонсох хийж чадах. Ямар хөгжмийн чадахгүй юу? Баг зэрэг болж чадахгүй тийм. Энийг нь сонгодог хөгжим гэдэг юм байна. Сонсоход энэ сонгодог хөгжим биш үү? Энэ үндэсний найз хөгжим биш үү гэдэг нь шууд ингэж яг тэрнтэй төстэй байхгүй юу? Ингээд сонсох нь үгүй. Үгүй харуусан гэдэг. Дэнч бодно. За, одоо ингэхээ. Хоорондоо ярилцаад багийнхаа хамгийн энэ тодорхойлтыг омчтой байх гэсэн нэг хүүхдтэйгээ тодорхойлтыг дөрөв намын хүүхдүүд сууд дээрээс тайлбарлах. За, би өөрийнхөө тодорхойлтыг уншиж аваад. За, хэн ерөнхийдөө их нэлээ өгөөж чиглэж тодорхойлсон байх юм яриасан. Ямар тодорхойлсон бэ? Яагаад яа тийм чиний тодорхойлт юм. За босоо зогсчих. Дөрөв намын босоо. Сон дээрээс босоо. Хана хайгаа удаа. За саксофон баг болсон байна. Хана бодоо дөрөв нам босч тайлбарлаж шүү. За алийнх нь зөөр энэ тоолтой бүтэн ууштай. Энэ тодорхой. За босгоод яасан. Алийнх нь юу вэ? Хин юм нь алийнх нь чи дөрөв намд авснаа зүгээр өөр бүхний тодорхойлтыг авч уншиж байна. Чи өөрийгөө уншиж байна. Багтаа хамгийн шилдэг их нь авч унших байхгүй дөрөв намдыг нь. Өөр бүхний шилдэг авч уншиж байгаа байхгүй. Наад ойлгож байна. За сонсоо. За юу гэж талхаарсан? Энэ хөгжмөөр уяншдаг яруу цогцох хүний сэтгэл тэгээд хэлбэлцэлтэй гэж тодорхойлсон тийм. За танах. Ашиг хэлбэлцэлтэй гэдэг үг нь авлаа. Тэгэхээр жаа зөвшмийн урсгал гэдэг чи хаанаас мэдэж яасан? Хоёр таянаас чи ерөнхийдөө жаа гэдэг үгний урсгал мэдгүй юу? Хаанаас мэдэж авсан? Сонсчихсан тийм. За. Тайван амгалан байдаг. Доктор төрөөс нь тайван амгалан байдгийг бас илэрхийлсэн байна. Тэгэхээр хөгжим нь уянгалах хүний сэтгэлийг нэг л тайван болгохын таашгүй үргэлжлүүл сонсмоор хөгжмийн зэмсгүүдээ хослуулж За янз янзын хөгжмийн зэмсгүүдийг асуулж чадсан. Маш гоё өгүүлбэрсүүд. Дараагийн Хантагаас. Энэ хөгжмийн давтамжтай нэг юмнуудыг тогтоож шийдэх хүнээс хэлж байгаа юм байна. За хүмүүсийн сэтгэл төрж байгаа гэсэн. За ерөнхийдөө багш нь бол та би ерөнхийдөө энэ урсгал чиглэлийг Төдөр уур багийнхнаас гаргаад ирсэн. Юу гэж сонссон бай? Жаз гэж хөгжим ерөнхийдөө урсгал чиглэлийн хэрэгжчихлээ тий. Би ерөө та энэ саналыг гаргаж ирэх бол би та энэ 3-р даалгавар буюу 4-р даалгаврыг үг бүтээл хийчихсэн байхгүй юу? Тэгэхээр та 4-р даалгаврыг дэлхийдээ ирсэн. 4-р даалгаврыг нөгөө ярьж байна. За 4-р даалгавар нөгөө нэг 4 үсэг байгаа. Тэрээр үг бүтээл хийсэн. Гаргадаа бүгдээ. За наа чи юу вэ? Жаз гэсэн юу вэ? Үг вэ? За тэгвэл өнөөдрийн маань хичээл ерөнхийдөө үзэх хичээл маань юу байх нь? Жаз гэж сонсож байгаа. За 8 насны доктороо цаасан дээр жаз гэж маань гоё наагаад эндээ багш болоод наач байна. За 8 насны дараа. За цаашаа бүгдээ юу вэ? За маш надад самбартаа өгдөө. 8 насны даалгавар ээ. За энэ жазгийн яаж зүйл биш юм бэ? За самбартаа анхаарал хандаад өгдөө. Дэлхийн дахны хөгжим болохоор энэ болохоор улс олонны жаз хөгжим маань хүчсэн байдаг юм байна. Улс орон болгоно. За тэгвэл бидний хамгийн нийтлэг хэрэглэгддэг үг болохоор жаз гэдэг хамгийн энэ үг болохоор Орос
Усаар юм шиг дээ. Монгол хэлээр бид шууд жаз гэж үснэ. Англи хэлээр жаз ингэж хэлдэг болно шүү. За тэгвэл ингэгээр хараад. За ерөнхийдөө жаз гэдэг маань уухай гэсэн утгаар орчуунд өгдөг байх нь. Ойлгомжтой. За цаашаа явах болдог дээ. Даавар 6. Өмнөх сонсон учраас ялгаатай болов. Ялгаатай талыг олж харна. За самбартай үдээр. Дэлгэцрүү хараа үдээр. За өтөдөө дэлгэцрүү анхаарал хандаа. За одоо энэ өмнөх хоёрын сонсон учраас энэ ялгаатай тал нь юу вэ гэдгийг олж харъя. Энэ даавар ямар нот нэртэй? Чой ноттой да. За, ягаага ярьцээ. Яг 32 нот тайлбарлах нь. Өмнөх хоёр сонсон учраас энэ ялгаатай тал нь юу вэ? За, ярьцээ. За, сууд дээр сонсон шүү тайлбарлах шүү. За, боцсон өгдөд нь бас. За яшаатай талаар өмнөх сонсон хөгжүүлсэн яхаатай талаар олж байгаа байна. За 32 намтаа гарсан. За богсон гол бас тайлбар бэлэн болсон үг. За, нартай. Бэлэн. За, шууд угаар тайлбарлаа. За, бөмбөр. За, анхаараарай. Сонсно бай. Татчихгүй тайлбар шүү. За танаа шинээсэн тайлбар. Чойр нот тэ. За. Өмнөх дээр өчнөөс энэ арай олон хүчмээ зэмсэж. Тэгээд бас тэр өмнөх дээр нь болохоор хүн дуулаад энэ дээр бас гооч гэж. Тэгээд хэмлэн баг. Дууссан. За танаа санд нэртэй бол сансыг байна. Тэгээд өшөө нэг санд тавьдаг. За. Ирчүүчтэй. Сондог байсан. Тэ. За танаа. За олон зүйлс хүн дуулсан олон хүчний зүйлс байсан. За тэгвэл багшны энэ дээр юу хэлэх гээд байгаа юм бэ? Нөгөө жаз хөгжим гэж яриад байдаг болохоос биш жаз урсгал багшны энэ дээр юу байлаа? Дуу жаз дуу бас байдаг болно. Байдаг болно шүү жаз үжиг бас байдаг болно гэж ойлгох юм байна. Ойлгомжтой. За
За тэгвэл энэ дуудан тэр энэ тухайн урсгал чиглэлийн нэг гол төлөөлөгчд гэж байдаг шүү дээ. Одоо физик шийдэл математик те хүмүүс хожиг гол төлөөлөгчд тухайн амын гол төлөөлөгч байдаг бол энэ бас жаз хөгжмийн гол төлөөлөгч байдаг. За бүгдээрээ дэлгэцүү анхаарал хандуулъя. За. Таньхаа. Нагчсан уу? За. Заамшиг. Нэр жаз дууш нарийн бүрээч. За энэ хүмүүс уншаарай. За зэрэг уншаа. Нарийн бүрээч ийш нарийн бүрээ багаваад. Яагаад те? Энд байгаа те. За дараа. Нэр ахын үеэр яах юм бэ? Яг оргижсэн үе те. За бүтээлийн сонсгоо үлээлээ. Маш сонирхолтой байна. Ясмэн. Хадагцсан байна за. Сон кодо байна. За хэдэн одоо нарийн бүрээ тавьж тийм ээ. За ингээд цаашаа бичдэг өгөөч гээ. Ер нь бол хөгжил төвөж дуудахад хүнээс бол яадаг байна вэ? Маш их энерги ирчүү шалгадаг байгаа. За тэгвэл одоо хэдүүлээ энэ бүтээлийн сонсон дээр хэдүүл жаз хөгжим гэдэг дахиад нэг тодорхойлох хэрэгтэй. Ерөнхийдөө энэ хөгжим маань жанр ямар шүү байх нь вэ? Сонин содон. Өөрмөц. За одоо хэдүүлээ ингээд цуглуулж байгаа нэг тодорхойлох хэрэгтэй. Одоо өөрөөр гэсэн хөгжил дуутай тоглож байгаа хөгжмийн зэвсэг гоё таа. За. Ирч хүчтэй. Ихэнх хөгжмийн зэвсэг үлээ өрж юмсан. Өдөр хоор байна. Ерөнхийдөө аялал шинжилгээ ямар байна? Тэр өдөрж байгаа оны төлөвлөгөөний харсан уу? Яаж вэ? Баяр хөөрөөр дөрөвшөө. Чичтэй. Тэр чөлөөтэй юм стил байгаа зү. Аль зүйл баримтгүйгээр. За даахаар 5 байгаа үү тийм. Энийг өгтээгээд өгөл бүтээх. Өгнүүдийг өгөл бүтээх. Наагч 2 минут тогтоод байна. За энэ ийм сонирхолтой энэ За 2 минут баруун 1 минутанд багтахаар юм шүү. Зихтэй биш. Энэ хамбисыг яах вэ?
자, 다나 먹어줄까, 소라. 잡았어. 자, 민문 높은 바로 보여주자. 자, 알파고. saksophone. 그래? 무시하러 볼래? Ямар нэг огцон хэмээн хэмжээ барьдаагүй. юу барьж байгаа? За, дэвтэр дээр маш их хийж байгаа. За, хийгээд байгаа. Ямар нэгэн нэг огцон хэмээн хэмжээ барьдаггүй. За, тэгвэл ерөөсөө хэмжээ нэг хэв маягт яадаг байх нь? Баригддаг байх нь шүү дээ. За, чамд өөрөж шүү. За, бичсэн үү? Дараагийнх нь. Аль богоо? Төгөлдөр. Цааш чам. Уншаар өгдөө. Хараа ирсэн. боолуудын ардын дүүрчээс Үүсэлтэй. За, өгүүлбэр бол зөв өгсөн байна. За, хоёр өгүүлбэр. Хараа ирсэн. Боолуудын хэлээд өг. Уншаад. боолж чадгүй их чөлөөг мэдрүүлсэн. Ямар дуу гэж байсан? Ардын. Оо, тийм хараа ирсэн ардын дуу гэж байна шүү. Басан. За, өөрөөр бичиж байгаа. За, танаа. За, бөмбөр багийнхаа. 4 сарын 30-ны өдрийг олон улсын жаз За, өчигдөр өдөр болгох болсон. 4 сарын 30. Ямар өдөр дөө? Нийтмийн Нэг баяр. Манай биш шүү. 4 сарын 30-аас энэний баяр өдөр давхар тэмдэглэх юм уу? За, олон улсын жаз зөвлөмийн өдөр болгон тохирсон. 4 сарын 30-ны өдрийг олон улсын жаз хөгжмийн өдөр болгон тохирсон. Бичнэ. Басна. За, чам шүү. Хөгжлийн явцдаа өөрчлөгдөж 28 төрөл болон хөгсөн өөрчлөгдөггүй За, хөгжлийн нөгөө нэг төрлийн жаз хөгжим маань хэдэн төрөнд болж байна? 28 төрөнд хүрсэн биш шүү. За, хурдан бичиж шүү. Хурдан бич чадна тийм ээ? Өдрийн нөгөө наахан шүү. Чамаа шай байна үү? За, дараагийн. Хурцны ихээр үсэн хөгжмийн болж. За, тусдаараа багийнхан. 1910 оны үүсэн хөгжмийн боловсрол Бичээд. Аасна. Ингээд дараагийн нэг баг хайцаа. Энийг биччихлөө. 10 цагт очиод маагараас амар дээр. За, бүгдээрээ бичсэн. За, Луис Армстронг танилцсан байна тийм ээ. За, ерөнхийдөө өнөөдөр хичээлийн залхуун хүмүүсээс хэлсэн. Жаз уушмаа урсан чийдээ тухай мэдээж ойлгосноо ерөнхийдөө дүгнэж үнэлэх хэрэгтэй байсан. За, энийг ойлгосноо, дүгнэснөө гэдгийг дүгнэх гэснээр шал цаасаа өгдөг. Энэ дотроос жаз уушмыг гингүүтэй өөрийнхөө ойлгох, ингэж ойлгодог гэдгийг ерөөсө 3 хүүгээр хэлдэг. За. За, гараад. За, өнөөдөр үзсэн хийсэн зүйлүүдээ ерөөсөө жаз уушмыг би ингэж л ойлгодог гэдгийг ерөөсө 3 хүүгээр хэлдэг. Цаас нэрэ бусдад илүүлсэн цаас байгаа. Аргат нь нэрээ тавиад цаад бичээ. За, багийн бүхэн наадын хүмүүстэй хатан хийсэн. Бүх хүмүүсийг ийм бүтэнд шахацаа ийм бүтэнд хийгээрэй. За, жаз уушмыг би яг ингэж л ойлгодог гэдгийг хэдэн үгээр? 3 үгээр ингээд цаасны хар нэрээ чишээ. Аварчлаа.
За 32 ноотойгоо хүүхдүүдийнхээ бичсэн зүйлүүдийг яах нь вэ? Тогтоонд аяга тэр самбар дээр доктор хийх. За багт басна. За баярлалаа багийнхан бэ. Оо чи бүтэн хайгаас өчөө. Өдөр багийнхан нь. Өдөр хийж байгаа. За басна. За би ингэж айсан сайтаа ямарсан хийсэн гэх тийм ээ. За дэгсрээ өдөр анхааралтай уншаарай. Анхааралтай тавтаад сонсоорой. За анхааралтай тавтаж сонсоорой. За багш гэрээ даадуурах гэж хараарай. За энэ жаз усмаа дэлхийн техникийн өвчин учраас Монгол бол үүсч хүрсэн байгаа тийм ээ. Энийг сурагчдаа 50-аас 53 дахь утсанд уншиж судалтай. Сурагчдын 50-53 дахь гэхдээ дараа багаараа хамтраад ерөнхийдөө жаз өвчин гэдгийг ерөнхийдөө юу гаргаж ирсэн рок-н-роллын дуунууд байна шүү дээ. Энэ дуунуудаас та аль нэг дууг сонгож байгаа. Жаз дунд жаз хэлбэд орж дуухыг хичээгээрэй заа. Цогцоогаа ангидаа оролдоод үзээрэй заа. Дараа энэ жаз өвчмөд талаар маш олон гоё мэдээлэлүүд байна. Энийг www.urlag.cgm энэ сайт руу ороод бас сонгож үзээрэй. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. За, ангийн дарга үлээ танах. За, ангийн дарга ангийнхаа хүмүүсийг төлөөлүүлээд энэ хичээл чамд ерөөсөө таалагдсан хоёр зүйлийг байна. Цаашаа сурахаар юу вэ гэдэг багштай. Таалагдсан зүйл гэвэл их цоглог гоё төгмийн юу. Жаз Тэгээд агад судалмаар гэвэл тэгээд цаашаа жаз хөгжмийн дахиад нэг зүйл нь дахиад таалагдсан зүйл юу? дахиад таалагдсан зүйл хөгжмийн зэрэсүүд биш. Хөгжмийн зэмсүүд нь гоё байсан. Ярах чад дуу аваа. За, дараа нь Тэгээд судалмаар зүйл нь болохоор жаз хөгжмийн илүү дэлгэрүүл. дэлгэрүүлж үзмээр юм байна. За, тэгээд багшны нэг зургнуудын баг болж гисэн те. Энийг багийнхаа энэ зургнууд маань ерөнхийдөө юу вэ нөө? Гол хөгжмийн зэмсүүд гол хөгжмүүд байсан. Анзаарсан уу? Анзаарсан маш сайн. За, одоо би таас нэг юм юу нот гэсэн те. Энийхээ артад энэ хичээлийг чи зүгээр өөрийгөө багш нар гуйлаад түн тавьчих штэ. Өөрийгөө чи гуйлаад түнүүд юм хэдэн хувьтай ойлгосон гэж. Ой, багч. Өөрөө хөлөг байхаа. Ахаа. За би жаа түшээ биений хэдэн хувьтай ойлгочихлаа гэсэн. Өөрийн түн тавиад үстэй. За багийн бүтэн ноотныхаа цуглуулаад энэ тогтонд авчих шиг биш үү? Багийнхаа өвдөд. Бүтэн ноот. Өөртөө нэг гоё хувьтай түн тавиад үстэй. Сонирхолтой байгаа үстэй. 99. За бүтэн ноотныхаа бүгдээр цуглуулаад тийш авах. 99.9 ямар гоё тав вэ? Яг сайн. За маш сайн гэсэн байх тийм ээ. За багш таахад маш гоё мэдээлэл өгье. За дикс рүү анхаарал хандуулаарай. За энэ Африкт байгаас юу дагаас Африкт хар арьснуудыг энэ цагаан арьсан Америкийн цагаан арьснууд авшин боочж авчраад боочж харин талбай өнөөдөр ажил хүмүүчээр ажиллаж хийдэг байсан боочд байсан уу яахгүй юу. Тэгэхээр энэ талаар нэг ийм товчхон юу байгаа бичлэг байгаа. За багшны энэ таад нэмэлт мэдээлэл олгодог маш анхаарал татсан тэг хичээлд дууссан. За хичээл дуусах 2 минут байна. Анхны үзлээ. Ашигтай явах шүү. Хитэн ангиж үзлээ бид. За нэг доллар $200 авах шүү. Энэ шиг үзэхэд ерөнхийдөө яаж учирсныг ойлгомжтой. За энэ өнгийн талбайд ажиллаж байна тийм ээ. За энэ зурган дээр энэ ардын дүүгээр энэ нэг хаашаа хоолтой юм ярьж болдоггүй. Цаана харагдаж зогсож байгаас тэгэхээр нөгөө ярихын тулд нөгөө нэг юм янз бүрийн дуу аваа юм ардын дундаа ингээд өчрөдөө хоолтой ярьдаг байсан. Энэ маань явсараа сүлдээ юу болсон бэ? Жаа зүрх юм ерөнхийдөө суур болсон юм шиг. А гандаа юу байна? Боолчлоо тийм ээ. Хүүхдийн бодож байгаа, занчиж байгаа.
Одоо ийм байдаг болов? Байх бах те. За одоо цугтаас боодуудыг бас ингэж шийддэг байсан байна. За энэ бол бодит түүх. Гөрснөр энэ. За энэ хүн төчөр энэ зүйлүүдийг туулаад ерөнхийдөө хоорондоо ярилцахын тулд ингэж ардын дуугаа ашиглаж ярьж байгаа ерөнхийдөө жаал гэж үнсэн. За багш нь энэ бичлэгийг ангийнхан цэвэр багш нь өдөршин цааш нь дараа ирчих хаан өргөжлөж үзээрэй заяа. За энэ хичээл оролцуулалтад маш их баярлалаа. За энэ Баярлалаа.